хөтөлбөрийн энэ хэсэг Төмөөлгийн сургуулийн багш олон улсын харилцааны судлаач Тод Эрхэмтэй ярилцж байна. Ялангуяа сүүлийн үе томоохон улсуудын газрын хавар элемент болон чухал альч малтналын салбарт бол нэлээд их хөдөлгөөн өрнөж яваад энэ болон гол багц мэдээллийг бас таавганд энэ хүү ярилцлагын хүрээнд үргэж өгч байна. Өглөө мэд. За өглөө. Сэмбишээ автоморлон. Худалдааны дайнаас өмнө чухал ашигт малтмал чухал ашигт малтмалын салбар бас тэмч анхаарал татдаггүй ажил яг тэгэхээр бүх юм одоо эрэлт нийлүүлэлтийнхаа гормоор яваад байна. Гинтхэн энэ маань одоо Америк хятадын стратегийн өрсөлдөөний хүрээнд бол нэлээд анхаарал татаад ялангуяа үндэсний аюулгүй байдал эдийн засгийн одоо эрх ашигын бодит хэрэгсэл болоод явчихж байгаа шиг байна. Энэ маань ер нь яг одоо 2026 оны хэрэгээр харах юм бол хугацааны он дараалалаар харах юм бол ер нь ямар хөө зүйлийг ажиглаж болох вэ? За үнэхээр газрын ховор элемент бол нэг хэсэгтээ зөвхөн уул уурхай салбарын гол төв хийдүүдийн нэг гэж явдаг байлаа. Гэтэл COVID-19 цар тахлын үеэр хүн төрөлхтний шинжилгээ ухааны технологийн ололт амжилт дээд зэгтээ тулж нэг талаараа цахилгаан автомашины хэрэглээ. Хэмэл оюун ухааны хэрэглээ. Үүнийг даасан 3 нанометр хүртэлх чипний хэрэглээ. Гэх мэт нөгөө дэвшилтэй технологийн ажил дүржилтээс үүдэлтэй төв хийдэрэлт хэрэгцээ дагаад өсөд эхэлсэн. Тэгэхээр нэг талаараа бид нар өнөөдрийг хүртэл ойлгохдоо юу гэж ойлгож ирсэн бэ гэхээр ер нь бол төлш болчдөг. За тэгээд дээрэс нь ажил дүрийг аятайхан аваад явцдаг төв хийд болох газрын хавар одоо газрын одоо төв хийдүүдийг буюу одоо газрын тос гэдэг ч юм уу нефт гэдэг ч юм уу тиймэрхүү зүйлүүдэд голцсон анхаарал өгж энэ дээр илүү их ач холбогдол өгж явдаг байсан бол ер нь 2020 оноос эхлээд олон улсын харилцаанд газрын хавар элемент бол үндсэндээ зөвхөн төв хийдэхээс илүүтэйгээр бүр юу болоод эхэлж байгаа. Геополитикийн ашиг сонирхол их гүрнүүдийн гадаад бодлогын одоо цохилтууд хэсэг болоод тойроод эхэлж байгаа. Тэгэхээр үүнээс үүдэлтэй айгүй олон хүчин зүйлүүдийг аваад үзэх юм бол энэ 7 хоног гэх юм уу 2026 он гараад олон улсын одоо геополитикийн нөхцөл байдал дэлхийн их гүрнүүдийн улс төр болон гадаад бодлогын чиг хандлагуудыг аваад үзвэл нэлээд олон өөрчлөлт шинжилгүүд бас болсон сар бол энэ 7 одоо 2 сард буюу таарч гарч ирж байна. Жишээлбэл сая манай улс бол Зүүн Хойд Азийн бүс нутагт харьяалагддаг хүрээнд бол манай улс одоо Зүүн Хойд Азийн бүс нутагт 6 улс байдаг. Эдгээрийн одоо манай Монгол хойд солонгос хоёрыг л тооцох юм бол бусдын дандаа эдийн засгийн болон батлан хамгаалах ажил дүржилтээрээ дэлхийд чирэгт буюу одоо топ их гүрнүүдийн тоонд ордог. Тэгээд эдгээр улс орнуудад сүүлийн одоо саруудад бол одоо Японд гэхэд одоо сонгуул болж таарлаад доод танхимыг бол шинэ ерөнхийлөгчөө Санаа Такаичи бол татан буулгаад ингээд бол сая бол Японы либертар нам сонгуульд өрсөлдөд үүн дээр бол маш том давуу талыг бол авч чадлаа. Тэгэхээр энэ бол юу харуулж байгаа вэ гэхээр бас нэг талаараа улс орнуудын хувьд бол за нэг юм харагдчих. За нөгөө талаараа бас бүгд найрамдах хятад ард улс бол нөгөө dual use буюу дахин боловсруулах газрын хавар элементэд мөн хориг тавиал ингээд эхэлж байна. Үүнийг хориглоод эхэлж байна. Америкийн нэгдсэн улс ихэд бол өнгөрсөн 7 хоногийн хугацаанд улс орондоо одоо нөөцийн эвсэл гэдэг нэртэй за яг тэгж тайлбарлаад байгаа олон шинжээчд бол нөөцийн эвсэл гэдэг зүйлийг бас ингээд байгуулад үүнийгээ зохион байгуулад менежментийг аваа явах сонирхолтой байна. Тэгэхээр энэ болгоныг аваад үзэх юм бол ер нь бол их гүрнүүдийн гадаад бодлогын чиг хандлага бол ялтчгүй газрын хавар элемент рүү орж ирж байна гэсэн үг. Тэгэхээр энэ газрын хавар элементийг тогтвортой урт хугацаанд авч явах цаад ашиг сонирхол нь юу байгаа вэ гэдэг асуулт бол өөр ирэхгүй гарч байна. За үүнд юу ажиглагдаж байна вэ гэхээр нэг ялтчгүй батлан хамгаалах салбарын технологи. За бид нар Европын холбоо бол нөгөө ногоон технологи, ногоон эрчим хүчний шилжилтээр бол салхин турбин хийх, нарны авто үйлдвэрлэх гэдэг ч юм уу. За цахилгаан автомашиныг үйлдвэрлэхийн тулд ион батарей, литиум батарей хийдэг ч юм уу. Иймэрхүү зорилгоор ашиглаж ирсэн бол ер нь одоо ирээдүйд энэ одоо чипийн технологи газрын хавар элементээр баяжуулж үүнийг хөгжүүлж за бүр цаашдаа өнөөдөр бол байж болох хүн төрөлхтний чипийн хамгийн жижиг зүйл бол транзитер нь 3 нанометр дээр болчиход байгаа. Энийг бол 2 нанометр болгоно гэдэг ч юм уу. Тэгэхээр үүнийг цаашдаа бол батлан хамгаалах салбар руугаа илүү оруулахын тулд бол яалтчгүй газрын хавар элементээр тулгуурсан нөөцийг бүрдүүлэх шаардлага гарч ирж байгаа. Үүнийгээ бол бүр тайлбарлахдаа стратегийн нөөц гэж нэрлээд эхэлж байгаа. Тэгэхээр стратегийн нөөц, ердөө нөөц хоёр юугаар ялгаатай вэ гэдээ аваад үзэх юм бол стратегийн нөөц бол улс орны амин чухал зүйлийг барьдаг учраас үүн дээр бол ялтчгүй их ач холбогдол нь бол ойлгомжтой байсан. За ялангуяа бүгд найрамдах хятад ард улс бол ерөөсөө сүүлийн үеүүдэд бол энэ өнөөдөр газрын хавар элементээр бол ялтчгүй хамгийн том тоглогчдын нэг гэж үздэг. Учир нь бид нар газрын хавар элементийг олборлолт гэдэг талаас харахаас илүүтэйгээр үүний хамгийн чухал одоо асуудал нь бол түүний нөөц буюу боловсруулалт байгаа гэдэг. Тэгэхээр улс орнууд бол өөрсдийнхөө нөөцийг ямар нэгэн байдлаар олборлож гаргаж ирч чадлаа гэхэд үүнийгээ зөв зохистой боловсруул, зөв зохистой менежмент хийх нь өөрөө аюул чухал асуудал гэж үзнэ л дээ. Тэгэхээр тийм учраас бол энэ дээр нэг том гаргаж ирж байгаа. За ингээд нэг талаасаа бол бид нар олон улсын харилцаа хэрвээ геополитикийн том өнцгөөс аваад үзэх юм бол ерөөсөө өнөөдөр дэлхийд тэргүүлэгч Америкийн нэгдсэн улсын геополитикийн гол стратеги өрсөлдөгч нь ялтчгүй бүгд найрамдах хятад улс. Тэгэхээр ялангуяа өнөөдрийн Америкийн ерөнхийлөгч Дональд Трампын хувьд
ямар нэгэн аргаар хятадаас дэлхийн хамаарлыг бууруулах гэдэг ч юм уу. Эсвэл ер нь Америк хятадын хувьд одоо стратеги найрсаг харилцааг ямар нэгэн байдлаар алдагдуулалгүйгээр улс орны үндэсний эрх ашиг гадаад бодлого амжтай хэрэгжүүлэх гэдэг ч юм уу. Иймэрхүү зүйлийг бол явуулж байгаа учраас нэг талаар Америкийн нэгдсэн улсын хувьд хятад гэдэг том газрын ховор элементийн ханган нийлүүлэгчээс болж игэл зарим нэг хэмжээгээр болгоомжтойгоор зайлсхийгээд шинэ ер нь уурхайнууд юу байна? Шинэ боловсруулах боломжууд юу байна? Эдгээрийг одоо ер нь сайтар хайж үзсний үндсэн дээрээс энэ 2 дугаар сард бол Америкийн нэгдсэн улс нөөцийн эвсэл гэдэг нэг сонирхолтой зүйлийг бариад эхэлж байгаа. Бид нар өнөөдөр хүртэл олон улсын харилцааны геополитикийн онолыг харахтаа ер нь улс орнууд юугаараа нэгддэг байсан бэ гэдээ үзэх юм бол эдийн засгаараа нэгддэг, худалдаагаараа нэгддэг, батлан хамгаалах салбараараа нэгддэг. Ийм байсан бол өнөөдөр бид нар газрын ховор элемент дээр нэгдэж болдог технологийн эвслүүдийг харж байгаа нэг юм олон улсын харилцааны сүүлийн 70 жил харагдаагүй цоошин нэг юм үзэгдлийг бол харж эхэлж байна гэсэн. Ер нь улс орнууд хизээнээс ингээд технологиороо нэгдэж эхэлж ирсэн юм. Ер нь улс орнууд газрын ховор элемент буюу эсвэл газрын одоо уулуурхай салбарын нөөцтөр тулгуурлаж нэгдэж ирсэн ийм үе бол ер нь байгаагүй. Бид нар бол харахад л тэнд нэг цэргийн эвсэл байгуулаад энд худалдааны бодлого явуулаад л энд ер нь тарифын эмтэр гэж ярьж ирсэн болохоос шул ер нь ийм зүйл харагдаагүй. За ингээд Америкийн нэгдсэн улсын манлайлж байгаа нөөцийн эвсэлтэр бол нэг 55 улс аль бие осоор оролцож за ингээд үүн дээр бол ерөөсө гол зүйл нь юу байсан бэ гэхээр газрын ховор элементийг ухаалаг менежмент явуулъя гэдэг зүйлийг тайлбарж эхэлчихсэн. Нэг талаараа үндсэндээ дэлхийн зах зээл дээр газрын ховор элементийн нөөцийн үн тасралтгүй унаад ирлээ гэж бодъё л да. Яг нь угаасаа зах зээлийн ханшил бол дандаа л өсөлт уналттай байдаг. Тэгэхээр унаад ирэх юм бол энд ямар асуудлууд үүсэх вэ гэхээр нөгөө олборлж байгаа газрууд буюу боловсруулж байгаа газруудын маань орлого унаад эхэлнэ ойлгомжтой. Тэгэхээр тийм учраас энийг бас нөөцийн зорилгоор бол зах зээл дээрх бол үнийг барихын тулд тарифыг уяатаа явуулъя. За мөн дээрээс нь өөр хоорондоо одоо тогтсон доод үнэтэй бай. Зах зээлийн үн хичнээн унсан ч гэсэн энэ шал үн дээрээ л ер нь хэдүүл бодолтой авалтаа явуулж хийгдэг ч юм уу. Иймэрхүү зорилгоор ямар нэгэн байдлаар ингэж бол бодлогоо бол явуулж ирсэн. Энэ дээр нэг зүйлийг тодруулах юм гэхээр за одоо зах зээлийн үед бол нөгөө бенз болон бусад машин гэдэг шиг яг газрын ховор элементээр аваад үзэхлээр хятад болон бусад тоглогчд гэдэг ийм дүр зурагтай болсон байна. Гэхдээ Европын холбоо Америкийн зүгээс ингээд аваад үзэхлээр хэтэрхий их хамааралтай болцсон энийг маш богино хугацаанд ер нь энэ хамаарлыг бууруулах юм хэр боломжтой юм. Яг тэгэхээр хятад одоо холбоорлолтоос илүүтэйгээр боловсруулалт илүү боловсронгуй болох шатн дээр ноёрхож байгаа шүү дээ. Энэ маань зөвхөн холбоорлолтын асуудал биш болоод харчиж байгаа. Тийм. За тэгэхээр нөгөө Европын парламентын дээд шүүхийн хуралдаан болж ирсэн. Тэгэхээр тэрэн дээр юу гэж гарч ирсэн бэ гэхээр өнөөдөр Европын холбоо болон түүний холбоотой орнуудын хувьд газрын ховор элементийн хараат байдал нэн тэргүүний асуудлуудыг нэг болоод эхэллээ. Ялангуяа бүгд найрамдахтад ард усаас их харгалт бол. Энэ нэг хараат байдлыг бууруулж шинэ нөөц эрдэс баялагийг хайж болохын тулд маш олон эрэл хайгуулыг хийж үзээд ингээд явсан байдаг. За энэ Европын парламентын шүүхийн шийдвэр дээр сонирхолтой нэг зүйл гарч ирсэн нь юу вэ гэхээр Монголыг авч үзсэн байдаг. Тэгээ энэ дээр бол үндсэндээ Монгол бол газрын ховор элементийн салбарт Европт бол давгүй сайн гэсэн ханган нийлүүлэгч гэдэг энэ зүйлийг олж авсан. Одоо статус нэр хүндээ олж авсан. Тэгэхээр одоо шийдвэрт оролцсон гэх юм уу та. Тэгэхээр эндээс юу харагдаж байгаа вэ гэхээр ялтчгүй хит хараат байдлыг бууруулна гэдэг бол өөрөө улс төрийн бодлогын зорилго гэж үзэхэд буруудах зүйл алга. Үүн дээр тулгуурлаж шинэ нөөц эрдэс баялагуудыг хайж болохын тулд бол олон улсын эрдэм шинжилгээний байгууллагууд, олон улсын хэвлэл мэдээллийн агентлагууд, олон улсын шинжээчдийн тайлбарлаж байгаагаар бол Европод дунджаар нэг 5-8 жил шаардлагатай гэж тайлбарлаад байгаа. Яагаад тэгэхээр энэ бол нэг амар асуудал биш. Шууд ханган нийлүүлэгчээс за одоо болиё бид нар дараагийнх руу орлоо гэвэл энэ бол тэгж шууд 1 жилийн дотор ч юм уу шийдэх асуудал биш учраас ер нь бол энэ дээр шинэ эрэл хайгуул хийх, олборлолт явуулах. За олборлолт явуулах гэдэг чинь өөрөө уурхай бол эхний 1-2 жилдээ бол ингээд ашиггүй ажиллаа тогтцолтгүй ингээд зардал урсгал явна. За тэгээд олборлж гарсан хэдийгээ боловсруулна гэдэг явахаар бас хэдэн жил шаарддаг. Тийм учраас энэ дээр бол дунджаар бол нэг 5 жил, уртаашаа бол нэг 8 жил хүртэлх хугацаа байгаа болов уу гэж нөгөө талаас бол тайлбарлаад байгаа. Яг нэг талаас бол бид нар ингээд боломж байна гэж харж болж байна. Гэтэ дэлхийн улс төрийн нөхцөл байдлыг ер нь бол дэлхийн чирэг гүрнүүдийн бодлогыг бас харуулах хэрэгтэй бол. Нөгөө талаас ханган нийлүүлэгч маань өөрийнхөө ханган нийлүүлэлтийн сүлжээг амархан алдах хүсгүй юу гэдэг асуудал. За мөн нөгөө талаараа өөрийнхөө ханган нийлүүлэгч маань ханган нийлүүлэлтийн давуу талаа ашиглаж улс төрийн бодлого явуулахгүй байх уугүй юу гэдэг асуудал. Олон хүчин зүйлүүдийг бас энэ дээр харгалзуулах шаардлагатай болно. Тэгэхээр энэ бол нөгөө нэг одоо энгийн зарим судлаачдын хэлдгээр зүгээр ингээл болоо штэ. Эсвэл энийг ингээ хийцэн байхад хангалттай штэ. Ер нь яагаад ч биш болоод байгаа. Олон хүчин зүйлүүдээс үүдэлсэн шийдвэр гаргалтын оновчтой механизм гэдэг нь бол өөрөө улс төрийн шийдвэр гаргагчдын хувьд өөрөө бас их цаг өрсөн, бас толгой өвтгсөн асуудал. Маш товчхон базаад хэлбэл таны чухам одоо харж байгаагаар Монгол улсын гэдэг энэ явж байгаа хилцүүлэг баримталж байгаа байр суурь чухал ашиглалтын салбар дээр ер нь хэр зэрэг зөв чиглэлтэй явж байна.
За ер нь бол их хэцүү гэж би бол хувьдаа харж байгаа. Энэ бол зөвхөн хувь судлаачийн л бодол. Юу ихээр ер нь Монгол улс дэлхийн ер нь тренд гэдэг зүйлээс дандаа ер нь хоцрогдож явдаг байсан. Ямар нэгэн байдлаар дэлхийн чиг хандлага тодорхойлоод үүндэд тулгуурласан хөгжлийн бодлого гаргаад дэлхийн улс орнуудын хамтын ажиллагааны гэрээ конвенцуудыг батлаад явж байгаад манай улс бол ойлголоо дэмжиж гэдэг болохоос шүүл ер нь оролцоо нэг байгаагүй. Тэгэхээр бид нарт бол үндсэндээ 2026 оноос эхлээд олон улсын харилцаанд шинэ улс төрд ямар нэгэн байдлаар нөлөө бүхий тоглогч байх боломжийг бол тасралтгүй эрэл хайгуул хийж хайж явж байна. Тэгэхээр ингэж явж байхдаа ер нь газрын ховор элементийн салбар бол угаасаа дэлхийн улс төр геополитикийн гол тоглолтын хэлбэр болчлоо. Тэгэхээр бид нар бол энд манад ямар нөөц бололцоо байна, бид нарт юу байна гэж хайгаад явж байсаар манай улсд бол газрын ховор элементийн нөөц бол маш их байсан. Тэгэхээр бид нар магадгүй зөв чипийн салбарт, батарейны салбарт, сэргээгчийн хүчний салбарт учир зүггүй үйлдвэр бариад л маш олон ажил хүчнийг бүрдүүлж орж ирээд дотооддоо өстой манлзуулаад алаад өгье гэж бодох бол айгүй өрөөсгөл ойлгодолж явж байгаа. Тэгэхээр нөгөө манай улс төрийн бодлого ер нь бол шийдвэр гаргагчдын төвшний нөхцөл байдлыг ингээд анзаараа сууж байхад бид нар үйлдвэрлэлтийн салбарт нэгэн тоглогч болж чадахгүйгээс хойш ханган нийлүүлэлтийн салбар дээр тэгвэл тоглогч бол яасан бэ гэдэг асуултыг бол тавьсан. Ханган нийлүүлэлтийн салбар дээр тоглогч болохын тулд эхлээд бид нарт нэг гадаад өрн оруулалт хэрэгтэй. Уул уурхаагаа арайжуулж чаддаг байх хэрэгтэй. Түүнийг ухаж чаддаг байх хэрэгтэй. Ухаж гаргаж ирснийхаа дараа бид нар энийг зарж чаддаг байх хэрэгтэй. За эхний 3 субъект бол бид нарт туршлага байна. Оюутлогоос эхлэж юм уу 5 дахь хүртэл бид нар олборлолтын чадвар байна. Гаргаж тээвэр транзит хийнэ гэдэг бол өөрөө манай Монгол улсын хувьд хамгийн том асуудал болж байгаа. Бид нар хоёрхан өрштэй. Оросын холбооны усаар дамжуулж тээвэр транзит хийхээр нэгд Орос улсын хол бид нар их хол зам туулах хэрэгтэй болно. Нөгөө тал нь бол үндсэндээ бүгд найрамдах хятад ард усаар дамжуулж 3 дахь зах зээл рүү гаргаад тэнд газрын ховор элементийг түүхийн эдийн зах зээл дээр өрсөлдүүлээд ингээд аваад явж болно. Нэг бол хятадаа зарж болно. За хятадтай бол уулын зарах хилцэл хийх гэж үзсэн юм шиг байлаа. Тэрийг бол судлаад явж байхад бол тийм юм хайсан гарц боломж хайж үзсэн юм шиг байна. Тэгээ тэр нь бол үндсэндээ хятад бол нэг өндөр үнээр худалдаж авахгүй юм байна гэдэг бараг шийдвэр дээр болсон. Учир нь юу вэ гэхээр хятад өөрөө маш их нөөцтэй орон. Яг Монголоос бол түүхий газрын ховор элементийг худалдаж авахгүй юу? Авлаа гэхэд бол тэрийг өндөр үнээр авахгүй юу? Асуудал. За тэгвэл бид нар хятадаар дамжуулаад цаашаа 3 дахь чорны зах зээл рүү боловс гаргаад үзвэл яасан юм бэ гэдэг нэг өөр одоо нэг боломж харж үзэж байгаа. Ялангуяа хэрвээ бид нар 3 дахь зах зээл рүү гарах юм бол 3 дахь зах зээлээс хамгийн том 3 худалдаа авч байна. Европ байна, Солонгос байна, Япон байна. Яг энэ гуравтай бол ингээд хилцээр хийгээд үзэхээр бол гурлаа маш нааш төлөж авч байгаа. Ягаад гэх юм бол жишээ нь Японы хувьд гэх юм бол үндсэн хуулийн сонгуулийн дараах үндсэн хуулийн шинжилэл ер нь технологийн салбар дах манлайл гэдэг ч юм уу нэг юм яригдчих. Нөгөө тал бүгд найрамдах Солонгос улсын хувьд бол нөгөө Samsung гэдэг ч юм уу маш том технологийн мега компаниуд байгаа учраас түүгээрээ дамжуулсан экспортын эдийн засгийн экспорт хэсгийг хамааралтай байдаг. Экспортын одоо урсгалаад бууруулахгүй тул газрын ховор элементийг худалдаж авах сонирхол маш их байдаг. Тэгэхээр ялтч үний талаараа бол боломжтой. Европын холбооны хувьд бол хятадаас нөлөөлөл бууруулах ингэж их ашиг сонирхол байгаа яг энэ үед Монгол гэдэг тоглогч орж ирэх нь өөрсдөө манай орны хувьд бол боломжтой. Тэгвэл хятад үнэхээр манай улсыг транзит тээвэр хийлгээд гарах уугүй юу гэдэг нэг дараагийн асуудал гарч ирнэ. Энэ дээр бол яг ер нь хараад үзэж яхад судлаад бодоод байхад ер нь бол буруу бодлоо юм байна гэдэг шийдвэр дээр бараг бус. За яагаад гэх юм бол бүгд найрамдах хятад ард улс бол өөрөө газрын ховор элементийг бас геополитикийнхоо тоглолт болох буюу ашиг сонирхол нэг талаараа гадаад бодлогынхоо давуу тал болох боломжоо ер нь бол алдахыг бас нэг хүсэхгүй байх шиг байна. Тэм учраас өөр нэг улс оронд буюу өөрөөс нь ялангуяа их өндөр хамааралтай байгаа улс орны хувьд бол энэ боломжийг гаргаж арай өгөхгүй болов гэсэн санаа бол байгаа. Тэм учраас бол яг хав гэхдээ ингээд ярихаар бас магадгүй нэг талаараа үзэгч олны хувьд бол тэгвэл худлаа юм байна. Хятад бол ерөөсөө юм байна гэсэн бас сэтэл төрхийг үүсэхгүй. Тэгэхээр энэ дээр бас нэг тайлбар хэлэх нь учиртай зохистой. Тэр нь юу вэ гэхээр манай орны хувьд бол үндсэндээ зөв ухаалаг улс төрийн бодлого, зөв менежмент явуулах л өөрөө одоо гол асуудал болчиход байна гэж хараад байгаа. Олборлолтын асуудал байгаа. За бид нар үнийг бол ямар нэг арга шийдэх байх. За тэгээ боловсруулалтыг бол арай одоохондоо шийдэж чадахгүй байгаа ч гэсэн бид нар энэ хятадтай хамтраад ч юм уу явуулах. Тэгэхээр транзит тээвэр дээр илүү анхааруул бид нарт бол урт хугацаанд боломж байгаа болов уу гэж ер нь харагдаж байгаа. Тийм байна. Одоо тэгэхээр яг бодит байдал болон дотоодд өрнөд байгаа хилцүүлгийн хооронд үүсээд байгаа энэ том орон зай ер нь одоо цаг хугацааны хувьд нөхөгдгөлгүүдэд үнсэн шул яг дөөрлөл ийм байгаа шүү дээ. Хүссэн ч хүсээгүй ч яа харахгүй эрх ашигын одоо боомлж байгаа нэг арга хэрэгсэл болоод хувирч бодит байдал бол байна. За тэгээ Монгол улсын өдөрчүүд Японтай ч байдаг, өмнөд Солонгос ч нэг Европын холбоотой ч яриад үзэхлээр нэг талаас хараад үзэхлээр яа харахгүй Оросын талаар эрх ашиг яригдахад Оросын нөлөөний бүс. Хятадын талаар яригдахад Хятадын нөлөөний бүс. Тэгсэн мөртлөө энэ бодит байдлаа бид нар дотоодынхоо хилцүүлэгт бас бүрэн тусахгүй эдийн засгийн утгаараа
зөвхөн эдийн засгийн гэдэг линзээр л хараад байхаас биш олон улсын геополитикийн гэдэг линзээр бас давхар харж чадахгүй байгаа даа гэсэн үг шүү дээ. Ер нь бол бас тийм нэг талаараа бас тийм. Ер нь бол одоо монголчуудын хувьд ард түмний дунд ингээд нэг юм хандлага тодорхойлсон судалгаа хийж үзсэн л байдаг юм байна л да. Газрын хор хэлмэнтэй талаар. Ер нь уул уурхай газрын хор хэлмэнт ч хэлдэг. Ер нь уул уурхай гэдээ аваад үзэхээр ард олны дунд ойлголт бол ер нь нэг юм ухаад ухаал хаяна гэдэг нэг ойлголт байдаг юм шиг байна. Ер нь бол байгаль орчинд хортой, аюултай, усны нөөцийн хомсдол үүсгэн, за мөн дээрээс нь эрчим хүчний зарцуулалт өндөр болно. Наач нь өста болохгүй гэдэг нэг иймэрхүү жоохон таагүй сэтгэл их өндөр байдаг. Тэгэхээр энэ дээр бол яг тэгэхээр угаасаа ухаал хаяал байсан. Харин одоо яг тийм байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бол яг нөгөө мэрэгжлийн байгууллагууд олон улсын шинжээчдийн тайлбарлаж байгаа зүйл нь юу вэ гэхээр хэрвээ Монгол улс уул уурхайн салбарт олон улсын харилцаанд нөлөө бүхий тоглогч баймаар байгаа бол соён гэгээ хөвлөх ажил дээр анхаарах хэрэгтэй юм байна гэдэг нэг зүйлийг бас ярьж байсан. Нэг талаараа бол ард түмэндээ зөв ойлголт өгөх, улс төрийн түвшинд бас үнийг зүгээр ингээд нэг зөвхөн ашиг гэж харах бас бус аюу тум хариуцлага гэж харах хэрэгтэй. Энэ бол өөрөө нэг талаараа Монгол бол зүгээр ингээд ухаал тэгэл зараал тэгэл учиргүй нэг мөнгөтэй болно энэ гэсэн нэг ийм бодолтой байж болохгүй. Энэ бол нэг талаараа бас хөрш орнуудтайгаа харилцах гадаад бодлого дипломатын нэг танай арга хэрэгсэл болох боломжтой шүү. Энэ дээр бас анхаарах ёстой шүү гэдэг нэг зүйлийг бас тайлбарлаад байгаа. Хамгийн сүүлд нь би бас нэг сэдвээр энэ юу гэхээр магадгүй түрүүчийн ням гаргаас эхлээд анхаарал татж байгаа эх 7 хоногуудад илүү их анхаарал татаад явах, эрчээ авах юм сэдв байгаа нь юу гэхээр яхахгүй Япон байгаа. Японы сонгуул байгаа. Тэгэхээр одоо хамгийн анхны түүхэндээ эмэгтэй ерөнхийсэд болсон Санаа Такачигээд арах юм бол одоо бодит утгаараа одоо нөгөө хэмжээшгүй эрэхтэй хаан гэдэг шиг үнэхээр хяналтгүй эрх мэдэлтэй улс төрийн удирдагч болж хуурч юм шүү дээ. Тэгэхээр түүхэндээ ийм том ялалт байгуулчлаа. Төсвийн бодлого, үндсэн хуулийн өөрчлөлт, батлан хамгаалах одоо болон одоо бодлогын хэмжээний өөрчлөлт явуулахад парламентаа ямар ч саадгүй болохоор ийм эрх мэдлийг бол хоригдлуулж чадж байна. Тэгэхээр энэ дээр ерөнхий дүгнэлт ер нь юуг харж болох вэ? Ялангуяа Монголын линзээр. За Санаа Такайчи бол яг олон улсын нөхцөл байдал дээр маш мундаг тоглогч болж байгаа нэг хүчин зүйл нь юу вэ гэхээр их гүрнүүдийн удирдагч нарын дэмжлэг маш их байгаад байгаа өөрт нь. Ялангуяа Японы хамгийн том холбоотой буюу Америкийн нэгдсэн улсын хувьд бол Дональд Трамп өнгөрсөн оны 10 сард Өмнөд Азийн орнуудад хийсэн айлчлалын хоёр Санаа Такайчитай анхуулсан. Санаа Такайчитай уулзаад Такайчи бол Шинзо Абегийн юм гарын шав учраас гэдэг нэг ийм хандлагаар бас их харж Такайчиг бол маш их дэмжсэн. Такайчи ер нь улс орны төвшөнд авч үзээд ер нь бодлоготой нэг аягүй том эргэн харалтуудыг хийсэн юм билээ. Тэр нь юу вэ гэхээр нэгд Японд бол эдийн засгийн өсөлт бол их сул байна сүүлийн жилүүдэд. Өрийн дарамт их өндөр байна. Хүмүүсийн хөгшрөлт их өндөр байгаа учраас ажил хүчний хомсдолт их ороод байна. Энэ дээр зөв менежмент, зөв бодлого явуулах хэрэгтэй. Тэгэхээр үүнийг хийхин тулд ингээд засгийн газраа бүрдүүлээд ингээд явсан боловч ер нь бол нөгөө нэг мэдээч энэ парламентын засаглалтаа учраас бол тэг зогсолт ийм мал талцал зөндөө өссөн. Тэгэхээр үүнийг даван туулах зорилгоор гэдэг ч юм уу. Ер нь бол доод танхимаа татан буулгаад сая сонгуулаар бол Японы либерал ардчилсан нам бол маш өндөр олох сандал авч харж ирсэн. Тэгэхээр Монгол улсын хувьд бол бид нар энэ улс төрийн нөхцөл байдал ер нь энэ хөрш орнуудын засаглалын шилжилтийг яаж олж харах ёстой вэ гэдэг асуулт бол та асууж байна. Тэгэхээр энэ бол юг харуулах ёстой вэ гэхээр одоо бол яалтчгүй Япон улс газрын ховор элементээрээ тулгуурлаж батлан хамгаалах салбарын шинжилгээг шаардлагатай гэж үзсэн. 1947 онд үндсэн хуулиар шинжилж гарч ирж байхдаа ер нь дайны эсрэг заалтуудад аюух оруулсан. Дайнд оролцсон, дай хийцэн байсан учраас дэлхийн 2 дугаар дайнд дуусны дараа ер нь олон улсын харилцаанд дахиж Япон гэдэг брендийг дайнч хийдэг ийм өнцгөөс харуулахгүй байх зорилгоор ер нь дайны эсрэг заалтуудыг түлхүү оруулж гисэн. Гэвч өмнөх намаас бол нам төрийн удирдлагуудаас болоод ч юм уу ер нь ямар нэгэн байдлаар батлан хамгаалах салбар буюу чинь довтлох хэсэлүүдээр өөрийгөө хамгаалах шаардлагатай. Нэг талаар Японы хувьд бол стратеги хамгийн том өрсөлдөгч бүс нутагтаа яахаа аргагүй хятад байгаа даа. Стратеги өрсөлдөгч нь өрсөлдөгчөөс газрын ховор элементийн өндөр хамааралтай нэгт. Хоёр стратеги өрсөлдөгчийн цэрэг батлан хамгаалахын салбарын хөгжил тасалтгүй нэмэгдэж байгаа. Тэгэхээр энэ тохиолдолд нөгөө Японы аюулгүй байдал яах вэ? Японы ер нь цаашдын оршин тогтногоо аюулгүй байдал яах вэ гэдэг асуултыг бол ер нь нөхрөөрөөс асуусан. Ингээд ер нь энэ үндсэн хуулийн шинжилгээс үүдэлтэй энэ үндсэн хуулиндаа оруулсан байгаа дайны эсрэг зүйл залтууд дээр ер нь эргэн харах замаар одоо батлан хамгаалах салбараа жоохон бэхжүүлээд авъя. Тэгэхээр үүнийг цаашаа хийхин тулд бид нар нөгөө нэг дээр үеийн нэг юм буу энэ төр ер нь одоо биш юм байна. Бид нарт илүү ухаалаг, технологичсон, орчин үеийн зэвсэг хэрэгтэй, хамгаалтын зэвсэг хэрэгтэй гэдэг үндслээр бол яалтчгүй нэг талаараа нөгөө
нөөц бололцоо гэдэг зүйлийг л хайж эхэлж байгаа юм л да. Тэгэхээр энэ дээр бол яалтчгүй манай Монгол орны хувьд бол Японтой цаашдаа нөө стратегийн түншлэл байгаа учраас үүнийгээ шат ахиулсан стратегийн түншлэл ч юм уу эдийн засгийн харилцан туслах хамтын ажиллагааны нөхцөл байдалд ч юм уу иймэрхүү байдлаар ингээд оруулаад аваад үзэх юм бол уул нь биднэрт бол цаашийн 4 жилдээ Япон улстай бол шин шатанд агсан төвшөнд харилцах эдгээр боломжууд бол нээлттэй байгаад байгаа. Тэгэхээр бид нар бол үлдчих ялтчгүй өөрсдөө үүнийг зөв зохистой олж харж түүнийг зөв хэрэгжүүлж түүнийг зөв барьж авах нь бол өөрөө бидний хувьд бол чухал. Гэхдээ нөгөө эрсдэл бол ялтчгүй байгаад байгаа. За тэр нөгөө нэг тээвэр транзитын асуудлаас эсвэл олборлолтын асуудлаас эсвэл бид нарт бол өнөөдөр гадаад улс орнд боломжийг олж харахаас илүүтэйгээр дотоодод тулгамдж байгаа сорил бэрхшээлүүдэд зөв олж харж түүнийг оновчтой шийдвэрлэх шаардлага бол яхаа аргагүй тулгараад эхэлж байгаа. Тэгэхээр ялт ч үүн дээрээ бол юуны төрөнд анхаарах нь бол бидний хувьд бол нэн тэрүүний ажил юм болов гэж ер нь бол хувьдаа харж байгаа. За их баярлалаа. Тээврийн Хүмүүнлэгийн сургуулийн багш олон улсын харилцааны судлаач Тод Эрхэмтэй ярилцлаа.